За миний хувьд бол цахим аялал интерактив хичээлийг өөрийн сургалтандаа тогтмол ашигладаг байгаа. За энэхүү хичээлийн давуу тал нь одоо бага ангийн сурагчдын мөн орчин үеийн сурагчдын сонирхлыг одоо татсан мөн одоо хүүхд бүр тоглонгоо суралцах боломжийг бүрэлдүүлснээрээ одоо давуу талтай байсан. Тэгээд энэхүү хичээлийг бол би өөрийн одоо аргазуудыг хэрхэн тусгаж ажилладаг вэ гэхээр гэрийн даалгаварт өгч ажилладаг. Тэгээд гэрийн даалгаварт өгөхөөр ямар асуудал бид надад тулгарч ирсэн бэ гэхээр тухайн хичээлийн буцаагаад нөгөө фидбек хийгээд буцаагаад сурагчийг үнэлэх асуудал тулгарч ирсэн. Гэхдээ энийг бол бас шийдэж чадсан байгаа. Ингээх явцдаа бол одоо гэрийн даалгаварт өгөөд гэрийн даалгаварт өгсөн юугаа дараагийн хичээлийн өмнөтгэл хэсэг дээр буюу баттал маягаар Flickr программыг ашиглуулж бас хослуулж ашиглал үр дүнтэй санагдсан. Мөн эсвэл ажлын утсаар бас эхний өмнөтгэл хэсэгтээ 5-10 минутан дээр ашиглал их үр дүнтэй санагдсан. Тэгээ энэхүү хичээл одоо интерактив хичээл гарснаар хичээлийн ер нь бүх үе шатуудад ашиглах маш боломжтой, маш сайхан санагдсан. Мөн багшийн ажлыг илүү хөнгөвчлөжсэнээрээ давуу талтай санагцсан.